За хөдөө аж ахуйн тухай ярьж байна. Хөдөө аж ахуйтай холбоотой баг одоогийн байгаа нөхцөл байдлыг илэрхийлүүл дүгнүүл нэг хоёрхан тоол байгаа. Хөдөө аж ахуйн салбарын эдийн засагт эзэж байгаа хувь хэмжээ 10%, Монгол улсын ажиллах хүчний 30% нь энэ салбарт ажиллаж байгаа. Зөвхөн энэ хоёр тооны харьцаа олон зүйлийг илэрхийлэх баг. Үндсэндээ тэнд ажиллаж байгаа хөдөө аж ахуйн салбарт ажиллаж байгаа хүмүүсийн бүтээнж 3 дахин бага байна л гэсэн үг. Олж байгаа орлого нь улсын дунджаас 3 дахин бага байна л гэсэн үг. Эдийн засагт ажиллаж байгаа салбарт ажиллаж байгаа 30%, эдийн засагт эзэлж байгаа хэмжээ нь 10%. Тэгэхээр энэний цаана олон яг үнэхээр тийм зарчмын болоод олон зүйлүүд энэний цаана илрэл жишээ нь одоо энэ хавар үүсэж байгаа энэ махны хомсдол. Энэ бол нийлүүлэлтийн хомсдол. Монгол улсын экспорт нь нэмэгдээгүй. Хүмүүсийн нэг хүний иддэг махны хэмжээ нэмэгдээгүй. Гэтэл энэ одоо зүгээр санамсаргүй биш. Одоо миний бодлоор бол энэ яг Монгол улсад тэр нэг нөгөө Голланд өвчин гэдэг нэг ондол номынхын төвшөнд ярьдаг зүйл Монгол улсад яг бодиттойгоор илрээд эхэлчихсэн. Нэг салбараас хараад уул уурхаан салбар гэдэг салбар эдийн засгийн зөнгөлөх хэмжээг эзэлдэг, олж байгаа орлого валютын дийлэнх хэсгийг эзэлдэг, бусад салбарууд нь шахагдаж уул уурхаагаас орж ирсэн доллар валютаараа ханшаа барьчихдаг. Энэ өөрөө Монголын дотоодын үйлдвэрлэл бизнесийн өрсөлдөх чадварыг одоо хомж эхэлж байгаа. Энэний нэг тод илэрлэлтэнд хөдөө аж ахуй жилээс жилд тэр салбарт ажилладаг хүн, амьдардаг хүн олдог орлого нь байхгүй болж одоо баг 10-аас доош хөвч орж ирнэ. GDP-д дотоодын нийт бүтээгдэхүүнд эзэлж байгаа хувь хэмжээ. Тэгэхээр энэ хуулийг үзэл санаа олон зүйлийг харахад би хуулийг уншаад тэр нэг тандан судалгаа олон зүйлүүдийг бас эргүүлж харлаа. Тоогоор илэрхийлсэн зорилго ерөөсөө байхгүй. Тоогоор илэрхийлсэн зорилт саяны тэр эдийн засгийн энэ тоог хэмжээг, эзлэх хэмжээг нэмэгдүүлэх юм уу? Нэг малчны нэг хүний олж байгаа орлогыг яаж нэмэгдүүлэх? Энд нэг юм тоон зорилтууд талаар мэдээлэл өгөөч. Дахиад нэг юм тоон зорилтгүй л болохоор асуудал чинь тэгэл ерөнхий энийг яаж тайлбарлаж болно? Яаж одоо бид нэр хэмжиж чадахгүй бол гэдэг. Тэгэхээр гэдэг дээр нэг тодорхой хариултууд бас өгөөч. Ямар төсөөлөлтөө байгаа хууль санаачлагчд болоод энэ ажлын хэсэг нь. Яг өнөөдөр ер нь энэ нийтдээ Монгол улсын эдийн засагт тэр Голланд өвчин гээл одоо бид нэр бас энэ тэнд ярьдаг тэр зүйл аль хэдийн илрээд эхэлчихсэн. Бусад дотоодын үйлдвэрлэл ажлын байр нэгэн салбар уул уурхаан салбарт бараг 15-20 мянган хүн л ажиллаж байгаа. Бусад салбарт ажиллаж байгаа хүмүүсийн бизнесүүдийн иргэдийн оролцоо гэдэг зүйл энэ эдийн засагт. Одоо эн чинь ингээд явсаар байгаад орлогын ялгаа бий болоод удаан хугацаанд энэний цаана манайхал болсон байна. За Монтхаг шүү. Хууль санаагч хариулах уу? Хэн хариулах уу? Ажлын хэсэг хариулъя. За ёстой нэг гжигдсэн газар маажин гэдэг шиг өнөөдөр эдийн засагт нөлөөлж байгаа нөлөөлөл уртаасаа 10% гэж байна шүү дээ. Бид энийг ерөөсөө хийж чадахгүй болчиход байна шүү дээ. Захтансан газар мааж гэдэг шиг. Тэрэн шиг энэ ардаа одоо чинь махны хомсдол бид нэр зах зээлд ороод 90 оноор тооцсон бол 36 жил болчихлоо. Энэ хөдөө аж ахуй чинь байдгаараа л байж л байгаа байхгүй. Одоо махны хонснуул гэхээр чинь бид нар яагаад одоо өнөөдөр намар олонгод баахан ялгаа хийж хайчаал нөгөөдхөө нэг зойролж хайж байгаа л тэгэл нөгөөдхөө идэл тэгэл хавртаа золгодог. Тэгэл хавраас хойш дахиад махгүй байж байгаа л 100 махтаа золгодог. Тэгээ борцлогоо ордог. Гэхдээ энийг яагаад бид нар дүүл жилийн 4 улиралд энийгээ бэлддэг байх ийм болцоог өнөөдрийн 36 жилд хангаж чадаагүй юм бэ. Миний нөгөө яриад байгаа одоо зэрлэг мал аж ахуй гэдэг чинь энийг л хэлээд байна шүү дээ. Зөвхөн намар нялгаал хийждэг. Уг нь бол энэ чинь нойтон махт жилийн 4 улирал нойтон мах иддэг энэ тогтолцоолоо бид нар орох ёстой юм байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хуулийн дотор тэрийг оруулж байгаа зүйл нь бол одоо үйлдвэрлэлийн кластер, үйлдвэрлэлийн одоо сүлжээ малчнаас агуулад нөгөө нэг нойтон мах одоо хэрэглэгчдэр очдог байх, жилийн 4 улирал очдог байх гэсэн энэ зүйлийг л ерөөхдөө нь томьёолоод байгаа маа. Түүнээс биш одоо яг тоон үзүүлэлтээр хуулийн заана гэдэг бол одоо мэдэхгүй хууль зүйн одоо бүтцээрээ бол тий.
Судалгаа хэсэгт за. Түүнээс хуулинд бол тэр нь бас орохгүй байхаа гэдгийг та хэлж мэдэх байна. За тэгвэл мандахыг гүшүүн. Мандахыг гүшүүний ярилцъя. Хууль санагч. За тоон судалгаа байгаа. Яг би бол тантай санал нэг байна. Ялангуяа одоо манай хөдөө аж ахуйг дэмжих төрөөс үзүүлж байгаа бодлого сүүлийн 20-24 онд бол 836 тэрбум төгрөгийн татаас олгосон байгаамаа. 15-аас 19 оны нийт татааснаас 4.6 дахин өндөр байгаа боловч сүүлийн 5 жилийн одоо энэ жилд хөдөө аж ахуйн бүтээмж дунджаар хасах 1.9%-аар буурж байгаа. Тэгэхээр энэ юу хэлж ийн гэхээр өнөөдөр 15 онд байсан 20% бүтээмжтэй ажиллаж исэн хөдөө аж ахуйн салбар өнөөдөр 7% бороод буурсан байгаа. Тэгэхээр бид нар татаасны хэмжээ өсөж байх хэмжээгээр бүтээмж буураад байна гэсэн үг. Тэгэхээр энэ өөрөө дотоодын нийлүүлэлт. Дээрээс нь өнөөдөр бид нар малчтын одоо махны үн өссөн асуудал бол таны хэлээд байгаа нэг Голланд өвчлөл чинь бол бодиттой хэрэгжээд байгаамаа. Тэгээ хөгжлийн бодлого төлтийн тухай хууль бид нар эх 10 жил хөдөө аж ахуйн салбарыг яаж хөгжүүлэх юм бэ гэтэл өөрөө хөдөө аж ахуйн салбарын бодлого нь тэндээ тусагтаагүй байгаа даа. Тийм учраас бид нар